зарим хотууд нь өвгийн гараад эхэлсэн байна. CNN, нөгөө BBC, нөгөө нэг мундаг хэвлэл хчлээний одоос нөгөө New York Times энэ юу мэдээлж байгаа. Бид интернетээс л харж шүү дээ. Ийм болж байна. Нийт масс бол мэдгүй. Яасан гэхээр нөгөө том корпорациуд чинь хувьцаануудыг авцсан. Гарахгүй. Түүний хэлдэр ингээд одоо юу гэдэг за тест дөрөв дахиад Улаанбаатар. Баяр хүүгийнх болчих. Гэтэл ингээд хүмүүс мэдчих юм бол одоо яг энэ тохиолдолд өстө хүмүүс яаж баяр хүүгээс босох вэ? Тийм бол хаав. Уг ирэл ингийн юм шүү дээ. Доллар хэвлдэг чи баяр хүү юм байна. Гэх юм бол тэр валютын сан тэр дэлхийн банк нэг стандартын фурс те Moody's гэнүү эсвэл нөгөө Америкийн Нью-Йоркийн сток exchange Dow Jones-ийн индекс те Nasdaq-ийн индекс нэг гутал одоо манайх яг гой гарчээл те Dow Jones-ийн индекс хэдэн хувиар буураад те Nasdaq-ын тэгээд ерөнхийдөө одоо market capitalization хэд байна. За яг ингэж ярьж байгаа бол энэ ста бурхан гэж ингэж те тэр монголчууд зөв саяны хэлдгээр тест дөрөв баяр хүүгийнх болцсон юм байна. Тэгээд тэр тест дөрөвийг төлөөлөөд ирээд манай гэрийн сөөхтөл ирч шаардлага тавиад байгаа нөхөрчин бол баяр хүүгийн хөлсний менежер юм байна. Тэрэндээ болохоор хаарууд гэдэг диплом өгчтэй байна гэдээ ойлгочих болчихж байгаа болоо байхгүй. Тэгээд инженер тий. Тэгээд болоо байхгүй. Ингээд болоо. Тэгэх юм бол за тий. Явж яхаар миний өвгдийн, миний аавын, миний хөлбөрөө би болсон тест дөрвийг баяр хүү очоод авчихсан. Яг үнэндээ баг. Зөв биз? Энэ тэмцэл байхгүй. Одоо дэлхийд яг эндүү явах гэж шүү дээ. Энийг итгүүлэх гэж их бодлоо та тий. 10 20 жил эхнээл ерөөсөө сүүлдээ эхэндээ нэг чинь баг домог момог юу ийм юу байсан энэ гэдэг байсан чи сүүлийн үед бол бас баг ялтч хөрөгч. Тэглгүй яг энэ чинь яагаад гэвэл би бол бас тэр ярьжсэн ер нь энэ юмнуудыг ингээд нэлээд бас хэдэн жилийн өмнө олж бичснийхаа дараа би гайхаад дэргэлзээд нэлээд олон их усрууд тэгээ бүр ялангуяа сүүлийн үед бол албан ёсны бичиг баримтаар албан ёсных бичиг баримт шүү дээ. Тэр бол Чикагод байрладаг холбооны нөөцийн салбар банкнаас гаргасан орчин үеийн мөнгөний онол буюу арга зарчим гэсэн юм тийм ном байна байхгүй юу? Тэгээд тэрэн дээрээс бол юмнуудыг ингээд хараад уншаад ингээд судлаад үзэх зэрэг чинь ердөөсөө бидний түрүү чинь ярьсан энэ ердөөсөө банкны систем бол зүгээр л бүртгэлийн тооцоогоор өнөөдрийн одоо чинь манайхан хүмүүс бол ойлгож болохгүй л одоо чинь энэ үзүүхэн Америкт болоод байгаа үйл явдал юм байна гэдгийг. Энэ ердөөсөө Монголын одоо чинь альва нэг дорын банкыг аваад үзэл та. Тэр банкны бол одоогийн бол одоо хүмүүст өгсөн байж байгаа. Нэгсэндээ бол тэр банкны эзэмшиж байгаа өнөөдрийн актив тэр банкны өөрийнх нь хөрөнгө хоёр хоорондоо бол мөрөхгүй байхгүй дээ тэр хоёр тэнгэр газар шиг юм байхгүй. Банк иймхэн мөнгөтэй байж ийм хэмжээний ийм хөрөнгөтэй байж тий одоо хүний активыг гэж тэр активыг зүгээр түрүүч баяр хүү хэлж зүгээр бүртгэл өгөхгүй юм да. Би чамд бол тийм хэмжээний мөнгө өгсөн гэд тэгэд би хүмүүсийн одоо хадгалсан жимээр би чамд орж иж байгаа өдөртөө чи бол одоо 100 саяын зээл аваад өнөөдөр 5 сая гаргах юм бол жижигхэн мөнгөөр чиний имийг л би хооронд нь үйлчлээд байгаа болохоос би өнөөдөр бол чамд одоо бүх хүмүүст зээл авсан бүх усуудад би бэлэнгээр мөнгө гаргаад угаасаа надад тийм нөөц байхгүй. Ганц тийм учраас л тал нь тэр учраас өрсөлдөгч нэг юм яг энэгээр нь тийм шүү. Тийм учраас одоо хүмүүсийг бол ингэдэг шүү. Ямар нэгэн байдлаар та нар баартраар өдөөсөө хөдөлთა 8 хийж болохгүй нэгдүгээр. Хоёрдугаар төрсөн банкны системээр дамжуулахгүйгээр ингэ хийж болохгүй гэдэг шүү. Одоо бүр давраад одоо юу чинь одоо ердөөсөө та нарын мөнгө гэдэг имийг бэлэн авч явж хэрэггүй. Бүгдийг нь бол та нарт амархан шүү дээ. Мөнгө чинь ингээд алдчих гэдэг худлаа байхгүй дээ. Айгүй их нөгөө оргуу хоосон юм аа. Ердөөсөө компьютерийн дэлгэцэн дээр байж байгаа тэр тоолоос солилцдог. Зүгээр тэр нэг одоо юу байж байгаа шүү дээ. Одоо төлбөрийн карт байгаа шүү дээ. Тэрэнд оруулчихж байгаа. Зүгээр л тоо бүр хийсээр тоо. Тэрний хэлбэр хийж байгаа хэлбэр нь гэдгийг тоолоод байгаа цаасан мөнгө кредит карт нэрлээд байгаа нэг пластик карт тэр хоёр баггүй юу? Хэлбэрчж байгаа. Одоо жишээлбэл ийм юм яриад байгаа. Дэлхийн нийтийн 20 дугаар зууны хөгжил гэдэг яг 13 оноос хойш харж байна. За эхний үед яадаг байсан гэхээр том бизнесмен, том капиталистууд банкнаас зээл авах хэрэгтэй байж л дээ. Тэд нар асрах хөрөнгө оруулалт хийж ингэж үйлдвэрлэлээ босгоод мөнгө төлөөлдөг банкад итгэдэг юм систем байж. Тэгсэн регономика энэ тэжризмийн үед ямар байдлаар орж ирсэн гэхээр ерөөсөө томчууд хэрэггүй. Дом давхар гоо. Тэ? Тэгэхээр нөгөө жижиг дунд үйлдвэр хөгжлөө барьлаа гэх тэ. Томчууд мөнгө авчихсан доогоор яадаг. Ахаад нөгөө банк ч хөндлөө хэсгэж шүү. Тэгсэн Эрнандо де Сиато яг юу хийсэн бэ гэж асууж байгаа. Тэгэхэд Эрнандо де Сиато бол одоо юу хэлж байна гэхээр
Одоо бүр ядуусна хүртэл өг. Аа. Бага бүхний бүртгэл өг тий. Тэгээд яг үгээр энэ улс орны энэ дэлхийн мэдэл бүр дээд баячаад захлаад хамгийн доотлон хүмүүст бүгд яг өрийн процент авдаг. Тий, яг өрийн процент. Тийм бол энэ дэлхийд ямар ч асуудал байхгүй бүгд гарч ирж байгаа. Тий. Яг тийм өөрөөр яаж юм гээд зээл ав юу ч хамаагүй бүртгээд өгнө гэдэг байгаа чинь тэр нэг утгаараа хүнээ бүртгэж яг ингэж бацчаад зээл барьж байгаа. Одоо ингээд нийгмээр уятан одоо ердөөсөө яг тийм байдал руу одоо энэ л юм болж шүү дээ. Энд бас тийм регламентаар зохиогчгүй тийм гэтэл сүүлчээр нь сотоо зохиогчтой байгаа. Сотоо ганцхан юм орсон. Ядус гэдэг чинь асраг капитал хүрдэгсэн байх тийм л. Тэр барьцаанд ороогүй шүү дээ гэсэн үг. Тэгэхээр барьцаанд орох харагчлалыг л хийсэн багт дунд давхаргуудын бол үндсэндээ барьцаалаа дууссан. Одоо хамгийн сүүлд өгөөгүй гуйлагчлалыг барьцаалж гисэн гэсэн юм баггүй.